За сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэндээ хэрхэн сурмалсаа өтгөрүүлэх тийм шингэн хийхийг зааж өгье гэж бодлоо. Тэгээд би яг өөртөө болохоор Lash Lush гэдэг брендийг аваад төлөвлөгөө үзсэн чи яг нүд рүү ороод өдрөө хоронгуудаа ингээд улаагаа захтнаад ерөнхийдөө айгүй тавгүй байгаад байсан, мэдрэмж аваад байсан. Тэгэнгүүт ямар тийм байгалийн аргаар өөрөөр нь ургуулгыг дэмжих тийм сурмус өтгөрүүлэх шингийн хийж үзье гэж судалж агаад тэгээд та бүхэндээ үзүүлж байна. За таал үзээрэй. Тэгээд сайн байцгаана уу? Өнөөдөр би та бүхэндээ сурмус ургуулагч, өтгөрүүлэгч хийж үзүүлэе гэж бодлоо. Тэгээд миний төлөө та бүхэнд ийм сав хэрэгтэй. Энэ савнд хоосон маскараны хоосон сав гэж болно. Эсвэл ийм сав хийж болно. Тэгээд дээрэс нь кастер ойл эсвэл хохо ойл гэж болно шүү за. Тэгээд нэмэлтээр coconut oil. Тэгээд lavender тас хэрэг болох нэ. Тэгэхээр та бүхэн яах вэ гэхээр энэ түрүүнд сав аваад тэгээд англиар нэг пипет гэдэг байгаа шүү дээ. Одоо шприцээрээ аваад хэрэг болох нэ. Тэгээд энэ нь болохоор 10 мл сав байгаа шүү за. Тэгэхээр 10 мл саванда ихэнх нь кастер ойл хийх байна. Кастер ойл хийхдээ нэг халбаг, нэг том халбаг. Би яг энэ зүйл. За тэгээд энэ кастер ойл. Би нэх их хийдэг юм уу? Ихэнх нь шиний хийгээд банг шиний хийгээд байдаг учраас би хийчээ. Тэгээд нэг цайны халбаг кастер ойл эсвэл хохо ойл хийж чинь. Тэгээд тал цайны халбаг coconut oil хийх нь байна. Coconut oil. Тэгэхээр саяны хийснээс талын гэсэн үг шүү дээ. Coconut oil хийж чинь байна. Тэгээд coconut oil хийлээ. За, тэнгуүтэй lavender тас буюу эфирийн тас гэдэг аа шүү дээ. Тэрнээсээ ерөөсөө нэг юм уу хоёр тосол хийх нэ. Би болохоор нэг л тосол хийжтэй. Яг тэр эфирийн тасын харьцаа 0.5% байлаа. 0.5%-тай байх хэрэгтэй. Тэгэхээр саваа хийгээд ингээд таны сурмус ургуулагч сэрүүн бэлэн боллоо гэсэн үг. Тэгээ өдөр өглөө сурмусны бодоо төрөхөөс өмнө тэгээд орой унтахаас өмнө төрөх нь байна. За баярлалаа үзэнд.